Хитэн цэрэг бүхэлдээ астлаг өнгөтэй үзэмж биет өндөгний эргэн тойронд харуултан зогсож байлаа. Гэвч тэд хачин жигтэй төрхтэй хитэн үс мэдэгдэх амтан сэмхэн мөлхөн гарч ирснийг анзаарсангүй. Хинч төсөөлсөнгүй. Энэ үзэмж биет өндгийг хар гаргийн амтан гаргасан байж таарлаа. Түүнээс яг юу хагаран гарах нь дэлхийд ямар үр дагавар авчрах нь ч тодорхойгүй байв. Генетикийн доктор Сандрач мөн адил туйлын их сонирхож байлаа. Өмнө нь өгсөн солбицлын дагуу тэр аюулгүй байдлын зөвлөх Жоржийн хамт бусдаас төрүүлэн үзэмж биет өндөг унсан газрыг олжээ. Нүдний өмнөх дүр зураг хоёулынх нь нүдийг томрууллаа. Үзэмж биет өндөг зөөлөн алтлаг туяа цацруулж гадуураа бараг тунгаслаг нимгэн бүрхүүлээр хучигдсан байв. Сандра өөрийн ирэхгүй гараа өргөж тэр тунгаслаг нимгэн бүрхүүл рүү аажуухан орууллаа. Түүний бие үл ялэг чичирч яг л амьд биетийн цахилгаан гүйдэл мэдэрсэн мэт болов. Энэ үед алсаас машины хөнгөнөх чимээ сонсогдов. Хэн нэгэн ойртож байгааг мэдмэгц. Сандра үзэмж биет өндөгнөөс шүүрсэн наалдамхай шингэнээс яарн нэг сорьц авч дараа нь Жоржийн хамт өтгөн ой руу шурган орлоо. Төд удалгүй. Цэргийнхэн олноороо газар дээр ирэв. Тэд үзэмж биет өндөгний бүсийг нэвтрэхийн аргагүй болгож бүслэв. Стокгольмын их сургуулийн биологч доктор Морган өөрөө багийг ахлан төрөл бүрийн дэвшилтэд төхөөрөмж ашиглан үзэмж биет өндгөнд бүх талын шинжилгээ хийв. Эцэст нь гарсан тоо баримт хүн бүрийг цочилдуулав. Энэ үзэмж биет өндөг 120 тонн жинтэй байлаа. Гэвч ийм өндөрөөс унсан атлаа. Өөрөө өчүүхэн ч гинтээгүй. Газарт ч ямар нэгэн хонхор үлдээгээгүй. Яг л хин нэгэн зөөлхөн тавьчихсан мэт. Түүнээс гадна өндөгний дотор агуулгадах энерги хэдэн 10,000 цөмийн цахилгаан станцын нийтдээ дүүцэж ихэнх улсын эрчим хүчний хэрэгцээг хангахад хүрэлцгээр байв. Бүр гайхалтай нь энэ энергид ямар ч хувиргалт хэрэггүй. Ойртоход л ашиглаж болдог байлаа. Доктор Морганы нүд гэрэлтэв. Хэрв энэ технологиг эзэмшиж чадвал хүн төрөлхтний эрчим хүчний хямрал бүрмөсөн шийдэгдэнэ. Харин энэ үед Жорж машинаар хотын төв рүү аль хэдийн бутсан байв. Сандра өндөгний шингэний найрлагыг яарвчлан шинжилгээр явж тэндээс хоёул тус тусын замаар явлаа. Жорж харин засгийн газрын байранд буцаж ерөнхий сайдад өчигдрийн явдлыг дэлгэрэнгүй танилцуулав. Гэвч тэр үнэхээр тайлбарлаж чадсангүй. Өөрөө харь биеттэй хэрхэн төрхөн зуур харилцсанаа. Хэрв нөгөө тал өөрийн нөхсөн солбицлын цэг дээр ирж зогсоогүйсэн бол Жорж илүүтэйгээр түүний хий хоосон зүүд байсан гэж итгэмээр байлаа. Гэвч ерөнхий сайд үзэмж биет өндөгний ер бусын шинжийг мэдмэгц. Өнөөх харь биетийн тухайд огт анхаарахаа болжээ. Тэр түр хугацааны судалгааны хороо байгуулж бусад улс анхаарч ямжхаас өмнө үзэмж биет өндөгний эрчим хүчний технологиг бүрэн эзэмшихээр шийдэв. Үүний тулд ерөнхий сайд өмнөх таагүйнийг орхиж Жоржийн санал болгосноор Сандрагт судалгааны багт оруулав. Хоёулс тэсгэл алдан газар дээр нь хурж ирээд профессор Морганыг харангуйтаа Сандра яаран дөхөж очиод асуулаа. Би танд явуулсан мөөгний зургийг үзсэн үү? Морган толгойс ихсэрч зориуд гайхсан дүр үзүүлэн өөрийгөө дэндүү завгүй байсан. Утсаа харах зав огт гараагүй гэж хэлв. Яг тэднийг үзэмж биет өндөг рүү очихоор завдаж байтал харин Сандраг харуулууд гадна нь хориглов. Учир нь түүний ирэх хүрэхгүй байв. Сандра аргагүй болов. Тэгээд ойролцоох уснаас хідэн сорьц зүглуулахаас өөр аргагүй болов. Гэвч тэр анзаарсангүй. Өтгөн хатсан өвсний доор нэгэн хачин амтан аажуухан ярилцсан хөдөлж байлаа. Лабораторид эргэж ирээд Сандра сорьцоо микроскопын дор нэгтлэн харьцууллаа. Үр дүн нь түүнийг үнэхээр цочирдуулав. Өчигдөр авсан сорьцод эсийн хуваагдлын бараг ямар ч шинж байгаагүй. Харин өнөөдрийн сорьцод эсийн хуваагдал аимшигтай хурдтай явагдаж байв. Яг л хугацааг түргэсгсэн мэт. Бүр гайхалтай нь сорьц дотор бохирдоогүй дэх байлаа. Энэ бол дэлхийд урд өмнө байгаагүй цоо шинэ амьд биетийн гин байв. Жорж эдгээр нээлтийг доктор Морган илтгэхээр болов. Гэвч Сандра түүнийг тэр дор нь хориглов. Тэр багштай бүрэн итгэхээ болсон байлаа. Өмнө нь Сандра бохрын суугт ургасан мөөгний зургийг Морган илгээсэн. Гэтэл нөгөөх нь юу ч мэдэхгүй мэт дүр үзүүлсэн. Тэгээд бас тэр зориуд Сандрагийн үзэмж биет өндгийг судлах эрхийг хасхыг оролцсон нь элт ямар нэгнээс сэрэмжилж байсныг харуулж байв. Жорж толгой дохин энэ нь учиртай гэж үзв. Тэр Сандраг судалгаагаа үргэлжлүүлэхийг зоригжуулав. Өөрийн чадлаараа бүх талаар дэмжихээ хэлв. Гэртээ ирмэгцээ. Сандра нэг хоромч алдалгүй. Үзэмж биет өндөгний саст сорьцыг дахин судлаа. Энэ удаа тэр бүрч гайхалтай нээлт хийв. Сорьц дах үс мэдэгдэх амтны эсүүд харанхуйд гайхмаар хурдтай хуваагдан үрчдэг байлаа. Харин гэрэлт ил гармагц. Тэр үйл явц тэр даруй зогсдог байв. Энэ гол шинжийг олж мэдмэгц. Сандра цааш төвчж чадсангүй. Тэр шөнөөр үзэмж биет өндөгний бүс рүү явж газар дээр нь шалгав. Тэр эдгээр харанхуй болон тохоод үл мэдэх олон зүйл нуугдаж байгаа гэж таамаглав. Үнэхээр Сандра огт алдсангүй. Модны үндэсний доорх нэгэн хонхорт тэр бүр нэгийг нь барьж авчээ. Бүх биеийн зөөлөн үл мэдэгдэх амтан байлаа. Түүний өхөөрдөн төрх Сандраг агшин зуур татав. Тэр дур мэдэн жаахан амтныг гэртээ авчрав. Түүний өсөлтийн жамыг өөрөө ажиглахаар шийджээ. Гэвч Сандра нэг зүйлийг мэдсэнгүй. Хоригдсан бүсийн ойн гүнд маш олон харь гаргийн агуултай нэгэн цогц дээр наалтсан байв. Тэд яг л шим тижээлийг галзуурсан мэт сорж байлаа. Ингэсээр мэдхийн зургүй 2 өдөр өнгөрөв. Энэ хугацаанд Сандра хаашаач явсангүй. Тэр олж ирсэн харь гаргийн бяцхан үрийг нямбай асарч байлаа.
Эхэндээ тэр түүнд тараг бас ногооны навч өгч хоолсдог байв. Жаахан амтанч өдөр өдрөөр торнож байлаа. Гэвч сүүлийн хагас өдөр тэр гинэт өсгөө байжээ. Тэр ч бүх их сэргэд байдал нь ч дорджээ. Сандра сандарсандаа яахаа мэдэхгүй болов. Яг юу буруутсныг тэр юр ойлгосонгүй. Энийг амтны имлэгт аваачаад үзүүлэгч биштэй. Хоригдсан бүсээс холгүй зам дээр нэгэн эмэгтэй машин жолоодон явж байв. Тэр анхаарлаа төвлөрүүлэн урагшаа ширтэж явлаа. Гинэт машин хүчтэй донслоо. Тэр зөнгөөрөө тормоз гიშгэлээ. Ямар нэг юм мөрөгчих шиг боллоо. Эмэгтэй гар утасныхаа гэрлийг асаагаад машинаас буун шалгав. Цасан дээр хачин жигтэй жижиг мөр цувран үлдсэнийг олж харлаа. Гэрлийнхээ дагуу ажиглавал цонхисан аимшигтай царай гинэт тодрон гарч ирэв. Эмэгтэй айсандаа машин руугаа ухасхийн гуйлээ. Тэгтэл хажуу суудлын хаалга онгорхой байв. Цонхоор шагайтал замын хажууд хувцас нөмөрсөн өөр нэг хар гаргийн амтан зогсож байлаа. Төд удалгүй бүх томоохон хэвлэл энэ тухай уралдан мэдээлв. Олон хүн ой дотор хар гаргийн амттыг харсан гэжээ. Олон улсын анхаарал нэгэн зэрэг швед рүү төвлөрөв. Зарим нь тэднийг гинэн өхөөртөн хоргүй гэж үзв. Харин зарим нь айдас давтлаа. Үүнийг хар гаргийн давталгооны дохио гэж итгэв. Ерөнхий сайд сүүлийн үед толгой өндийх завгүй байлаа. Тэр ч ийм олон болно гэж санаагүй. Хар гаргийн нэлэх биетүүд бүслэлтийг сэтлэн гарчээ. Харин өмнө нь байвас олдсон цогцос. Үнэндээ зүрхний өвчнөр нас барсан байв. Энэ нь хар гаргийн биетүүдтэй огт холбоогүй. Гэвч олон нийт үүнийг мэдээгүй байв. Айдас хээрийн төмөр шиг галзуу хурдтай тархав. Нэг дүрэл зүйл дарахад бэрх. Ирэх баригчид үүнтэй холбоотойгоор нэмэлт хүч татав. Тэд оргсон хар гаргийн биетүүдийг хаасайгүй ирэн барив. Тэгээд бүгдийг нь орхигдсон барилгад төвлөрүүлэн байрлуулв. Хин энэ мэдээг алдсныг бүү мэд. Үе олон сониуч хүн шавлаа. Зарим нь гар утсаа өргөөд бичлэг хийж, зарим нь бүр хамгаалалтын шугамын цаанаас хоол шидэн өгч байв. Энд хормын дотор сүлжээнд шууган тарьсан шинэ үзүүрийн газар болов. Эмх замраагүй байдлын үеэр нэг эмэгтэй тэжээвэр нохой. Хамгаалалтын шугамыг сэтлэн орлоо. Төдхөн байшин дотроос өрөвдгөн чарлан гарлаа. Үзэж байсан хүмүүс тэр дороо үүнд самурав. Хүмүүс хар гаргийнхан нохойг идчихлээ гэж ам дамжин таамаглав. Үүн дээр өмнөхөн хазаж мэрсэн мөрөөр дүүрэн хүний цогцсны хэрэг нэмэгдэж, хүний айдас төгшөөр бүрч хүчтэй буцалж эхлэв. Энэ үед Сандрач мөн айдас барайсан царайтай байлаа. Түүний нууж тижээж байсан хар гаргийн бяцхан амтан улам сүлдэж байв. Тодорхой шалтгааныг нь олохын тулд Сандра арга буюу Жоржид үннийг хийхээс өөр замгүй болов. Тэр хар гаргийн нэг биетийг нууцаар тижээж байсан юм. Одоо байдал эвгүүтэж яралтай цусны шинжилгээ хэрэгтэй болжээ. Сэтгэлийн арайхын дарж Жорж удаан тунгаасны эцэст нь Сандраг дагуулan шинжилгээний төвд очив. Тэд бяцхан амтны цусыг шинжилгээний төхөөрөмжөд хийв. Гэвч шинжилгээний хариу үнэхээр гайхшруулв. Хар гаргийн бяцхан амтны биед бараг ямар ч уураг нийлэгдэхгүй байлаа. Сандра үүнийг рибосомтой холбоотой гэж таамаглав. Учир нь тэнд нэг чухал хүчин зүйл дутаж байв. Харин Жорж нэг зүйлийг сайн мэдэж байлаа. Ойд байгаа бусад хар гаргийн биетүүд эрчтэй өсөж байв. Шалтгааныг нь тодруулахын тулд хоёул хар гаргийн биетүүдийн төр байрлуулсан хорогдох байр руу очихоор шийдэв. Гэвч энтхийн хөл хөдөлгөөн мөн хамгаалалтын төвшин төсөөснөөс хавгүй давжээ. Жорж Сандра хоёр огт ойртож чадсангүй. Сандра бууж өгөхийг хүссэнгүй. Харуул сатаарсан мөчөд ар талаар нь тойрч орхигдсон байшин руу шуургалав. Гэтэл яагаад ч юм дотор байсан хар гаргийн биетүүдийг нууцаар шилжүүлчихсэн байв. Тэр ханан дээр үлдсэн олон хачин тэмдгийг л олж харав. Элтэд эдгээр хар гаргийнхан өөрийн гэсэн соёл иргэншилтэй. Сандра булангаас гал төлсөн мөрч олж харлаа. Сав суулганд хоолны үлдэгдэл байсан. Нямбай ажилсны эцэст тэр нь бохрын хоолойд байсан гэрэлтэг мөг мөн гэдгийг танив. Энэ нээс Сандраг туйлын их догдлууллаа. Тэр энэ мөгийг харийнхны эрүүл бойжих түлхүүр мөн гэж дүгнэв. Хоёул ойр орчмын бүсийг дахин нэгжив. Эцэст нь нэг ус зайлуулах хоолойноос бүдэгхэн гэрэл цацруулсан мөг оллоо. Сандра цаг алдсангүй. Тэр даруй гэртээ буцав. Мөгийг харийн үр төлд идүүлэхээр шийджээ. Гэвч найз залуу нь ийм тэжээх явдлыг эрс эсэргүүцэв. Сандра яаж ч тайлбарласан. Тэр харийнхан сайн санаагүй гэж зөрүүдсээр байв. Эцэст нь хоёул чангахан маргалдав. Байдал тун таагүй төгслөө. Энэ үеэр эмэгтэй ерөнхий сайд Жоржийн илтгэлийг хүлээн авчээ. Гэвч тэр харийнхны хоол тэжээлийн талаар анхаарах сөхөөгүй байв. Учир нь доктор Морганы судалгаа шинэ ахиц гаргажээ. Энэ үзэмж биет өндөг зүгээр нэг амьд биет биш. Харин гайхам үр ашигтай биологийн эрчим хүчний үүсвэр байв. Хичнээн их энерги ялгаруулсан ч тэр маш богино хугацаанд өөрөө сэргэж чадна. Онлын хувьд энэ нь бүх дэлхийг тасралтгүй ногоон эрчим хүчээр хангахад хүрэлцэн. Дэлхийн эдийн засгийн дүр зургийг дахин зурж чадах энэ гайхам их үүсвэрийн өмнө ерөнхий сайд Америкчууд зүгээр хараад суухгүйг сайн мэдэж байлаа. Тиймээс тэр дор нь мэдээлэл хориглох тушаал буулгав. Тэр ийм эрчим хүчийг бүх хүн төрөлхтний нийтийн баялаг гэж үзв. Цөөн хідэн улсын хувийн өмч болох ёсгүй байлаа. Нэгэнд нь баяр байхад нөгөөд нь зовнил байв. Энэ үед аюулгүй байдлын албаныхан асар олон харийн үр төллийн асуудалд толгойг ашиглаж байлаа. Туршилтын дүнгээс үзэхэд эдгээр амьтдын амьдрах чадвар туйлын бүх ажээ. Зөвхөн хүчтэй ариутгагч бодис бүрэн устгаж чадна. Ой дотор дахиад хичнээн харийн биет нуугдаж байгааг хэн ч мэдэхгүй. Хэрэв ариутгагч бодисыг өргөн хэмжээгээр цацвал тэр бүсийн усны их үүсвэрийг гарцаагүй бохирдуулна. Тэр ч бүх хил ойр хавийн хэдэн 10,000 оршин суугчийн эрүүл мэндэд занал хийлнэ.
Ерөнхий сайд эргэлзэн тэнэгэлзэж байх мөчид гэнэт профессор Моргоноос дуудлага ирэв. Тэр харийн үр дүн маш өндөр довтлох шинжтэй гэж хатуу мэдэгдэв. Мөн дэлхийн экосистемд асар их аюул учруулна гэв. Хэрв яаралтай арга хэмжээ авахгүй бол үр дагавар нь төсөөлшгүй болно. Ерөнхий сайд дахин тунгаасны эцэст нь Моргоны хүсэлтийг зөвшөөрөв. Ирэх олгогдмогц. Доктор Морган эхлээд нүдний өмнөх харийн үр төлийг устгахаар шийдэв. Тэр дүүрэн 1% бензинийг үр төл хорж байсан саванд асгав. Газ дүрэлзэн ассан мөчид зүрх шимшрэм чарлаан эргэн тойронд зуурайдлаа. Морган гарч очиод хартал тэнгэрт байсан харийн их биетч нам гүм гүнийх дуун гаргаж байв. Яг л үрсийнхээ зовлон хариулсан шаналж буй мэд. Туслахын сануулгаар Морган цочиртон эргэн харав. Тэр үзэмж биет өндөвч бас хүчтэй энергийн хэлбэлцэж ялгаруулж байлаа. Хүн төрөлхтний мунхаглал ба ихэрхэл эцэст нь хар гаригийн амьдралыг хилэгнүүлжээ. Харин тэр ямар галзуурсан өшөө авалт ихсүүлэх бол хариуг мэдхийг хүсвэл үргэлжлүүлэн дагаарай. Дараагийн дугаарт уулзъя.